Окей, энэ дугаар дээр болохоор нэг сонирхолтой зүйлийн талаар ярих гэсэн байгаа. Тэр тусмаа зураг дардаг эсвэл өөр ямарваа нэгэн төрлийн креатив бүтээлч зүйлийг хийдэг хүмүүс тодорхой хугацааны дараа зогсонгүй байдалд орчдөг. Яах гэж энийг хийж байгаа вэ гэдэг эргэлзээ төрөөд эхэлдэг. Угаасаа тэр нь ойлгомжтой. Чиний хийж байгаа зүйлийг тэр болгон хүн ирснээ мөнгө төлөөд худалдаад авахгүй. Хийж байгаа зүйлийг чиний хүссэн хэмжээгээр олон хүн үзэхгүй байж магадгүй. Тэгээд иймэрхүү зүйл удаан хугацаанд давтагдаад ирэхлээр хүн ингээд уналттай байдалд ороод хийж байгаа зүйлийнхаа шалтгааныг олгоо болоод ийм тохиолдол өрүүлж гардаг. Тэгээд надад ч гэсэн ийм зүйлүүд тохиолдож ирсэн. Тэгээд энэ бичлэгээр та бүхэнд энэ байдлаасаа би яаж гарч байсан бэ гэдэг зүйлийг бас хаваалцсан байгаа. За, эхнийх нь бол хамгийн энгийн зүйл гэж магадгүй өөр юм үзэх, өөр кино хийж болно, чанартай кино хийж болно. Тухайн киноныхоо үйл явдлаас гадна дүрийг нь сайн анзаарах, хувцалтыг нь сайн анзаарах, үс засалт, мейкап, зохиолч нь тухайн дүрийг яаж задлж өгч юм те. Тэгээд альва дүрүүд кинон дээр үйл явдлын явцад өөрчлөгдөж байдаг. Тэр өөрчлөлт нь яаж гарч ийн, тэр өөрчлөлтийг нь яаж илэрхийлж ийн гэх мэтлэн чанартай киног детальчлаад задлаад үзээрэй. Зүгээр өөр нэг кино үзээд дотор маань бас зураг дарах шин зүйл туршиж үзэх юм хүсэл төрдөг байгаа. Хоёр дахь зүйл нь арт галерей. Монголд маш олон арт галерейнууд байгаа. Тухайн арт галерей дээр очиод аль нэг ямарваа нэгэн бүтээлийг нь үзээд хэрвээ боломжтой бол зурсан зураачтай хамт ярилцаад мэдээлэл солилцоод үзээрэй. Тэгээд иймэрхүү зүйлүүд маш ихээр тусалдаг. Өөрийг чинь буцаагаад бүтээлч сэтгэлгээд чинь бүтээлч өвдсөй чинь авчирж өгөхөд маш их хэрэг болдог. Магадгүй ингэж болно. Арт галерей дээр очиод үзэсгэлэн үзээд тухайн зураачийн хэлчихсэн санаа, үг үлэмжийг нь хэлбэрийг нь хараад би энэ санааг тэгвэл ингэж хэлж чадах юм байна гэдэг шинэлэг зүйл, шин шаардлага өөртөө тавиад тэгээд туршаад үзэж болно. Гурав дахь зүйл нь олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн дарсан зургийг үзэхээ хэсэг зур үзэхээ болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Яг бол олон нийтийн сүлжээнд Pinterest дээр, Instagram дээр, Facebook дээр, бусад бүх вебсайтууд дээр хүмүүс өөрийнх нь дарсан зургийг хамгийн чанартай гэсэн, хамгийн гоё болсон гэсэн зураг л гаргуулж байгаа. Тэгээд тэр болгоныг үзээд ахлаар хүн өөртөө итгэлээ алдаад эхэлдэг. Миний зураг тийм гоё болдгоо гэж өөрийгөө дүгнээд эхэлдэг, хөндлөнгөөс дүгнээд эхэлдэг. Тийм учраас тиймэрхүү юмд битгий автагдаараа тэгээд дөрөв дэх зүйл нь бол өөрийнхөө хамааралгүй урд нь таньдгүй байсан шинэ хүрээлэлд ороод үзээрэй, шинэ хүмүүстэй танилцаад үзээрэй, шинэ салбарын, шинэ биш өөр салбарын хүмүүстэй танилцаад үзээрэй. Тэдгээр хүмүүс бас санаатай болон санаандгүй байдлаар чамд шинэлэг зүйл санал болгож магадгүй, шинэ санаа өөрчлөн дэвшүүлж магадгүй. Тэгээд тав дахь зүйл нь өөрийнхөө туршиж үзэж хараагүй зүйлээ зорж, цаг, мөнгө, заваа гаргаж үзэж байгаа. Би сүүлийн 2 удаа performance art night гэдэг одоо болж байгаа. Тэгээд хэрвээ би буруу санааг бол 4 удаагийн үзүүлбэр болно. Тэгээд эхний 2 дээр нь очисон. Одоо 3 дахь нь 6 сарын 18-нд болно. Тэгээд Instagram хуудасынхаа юуг нь үлдээчээ. Линк нь үлдээчээ. Тэгээд хуудас руу нөрөөд хараараа тэн дээр зарлан гарцсан байлаа 6 сарын 18-нд. Тэгээд перформанс гэдэг маань өөрөө болохоор үйл хөдлөлийн урлаг. Артист маань юу ч хэлэхгүй, ярихгүй, артистад хэдэгтэй хэлэх зүйл байгаа. Тэр хэлэх зүйлээ зөвхөн хөдөлгөөний тусламжтайгаар илэрхийлнэ. Үзэж байгаа хүмүүс өөрсдийнхөө л тайлж болно, тэрийг ойлгож болно, таалагдж болно, таалагдахгүй гэж болно. Тэр ерөөс аж ахуй биш. Тухайн артист өөрийнхөө биеийн хилэмжээр хөдөлгөөнөөрөө өөрт хамааралтай, өөрт үнцэнтэй байгаа сэдвийг задлах гэж хуваалцах гэж хичээдэг байгаа. Тэгээд харамсалтай зүйл нь тийм зүйлийг олон хүн үздэг л дээ. Яг хөө хэдийн энэ урсгал маань өөрөө тайцны урлаг биш, олон хүнд бас массыг хамарсан урлаг бол ягаад ч биш, олон хүн зориулагдсан ч биш байж магадгүй. Тэгэхдээ чи хэрвээ бүтээлч, зураг дарах сонирхолтой, креатив гэж өөрийгөө боддог бол тиймэрхүү альва шинэлэг зүйлд яваад үзэх хэрэгтэй. Яг бол урд хэмжээний ерөөсө хараагүй хөдөлгөөнүүдийг, өнцгүүдийг чамд харуулах болно. Тэгээ би та нарт нэг хэдэн зураг хүргэе.
Зураг дардаг бол заримдаа зураг дарах хүсэл чинь байхгүй болно. Энэ айгүй ойлгомжтой зүйл. Тийм зүйл байдаг. Тэр үед чи чадахгүй нь биш. Чи болохгүй байгаа юм биш. Заримдаа өөрийнхөө үзэж харж байгаа зүйлүүдээ солиод өөр шинэлэг зүйлд яваад шинэ юм дуршаад үзээд хараад үзээр. Тэгэх юм бол чинь зураг дарах хүсэл чинь буцаагаад төрчихнө. Дараагийн дугаарт уулзцгаая.